And сайн байна уу? Энэ удаагийн дугаараар та бүхэнд бэлтгэгтэй таккалбыг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өмнө сонгоно голыг аваад дундуур нь угааж голыг аваад за ингээд нэгэн жигд ингээд ирчичнэ. За 3 шиг сонгоно ашигласан. За тэгээд луунга голоор нь хувааж агаад за тэгээд энэ чигээр 1.2 шиг луун ашиглаад за байцаа голын хатуусыг аваад за 4-1 ширхийг за ингэж дундуур нь хоожоо дахиад дундуур нь угаад за үнийг ингээд 4 хоогаад ирчихнэ. За урт ногоон сонгоны 5 шиг за тэгээд 1 см-аас 2 см хэртэй ирчихнэ. За саримс бол жижиг ширхтэй ирчихнэ. За ингэж хажуу талаас нь оруулж байгаа, дээрээс нь ирчиж байгаад за ингэж ирчээд авчвал амархан жижигэн ширхтэй ирчиж болдог. За тэгээд дахианы гуй, ясгүй гуй ашигласан. За 5 ширхэг за гаднахын хальсыг ингэж авч жагаад за дээрнээс нь хальсыг авч жагаад за ойролцоогоор 4 хуваагаад явчихнаа. Тэгээ жоохон том байх юм бол нэг дундуур нь хувааж агаад за томс энэ 3 хуваагаад жижигс энэ 2 нийт нэг дахианы гойнаас 5 шиг мах гарна гэж 4-5 шиг мах гарна гэж тооцоолсон. За төрөжин саримсаа яхан дээрээс хийгээд давс 3 чимэх, перц 2 чимэх. За гүчүүжан 5 албаг, сой сос 3 албаг. Хоолны арх 2 албаг, мэрийн 2 албаг. За тэгээ нэлээд сайн бадж өгөөд соостойгоо сайтар хольж өгнө. За үүн дээрээсээ дашида 3 чимэх. За тэгээд усны скотчоор дээрээс нь тавьж байгаа. За өргөчөндөө хийгээд 30 минут амраана. За тэгээ 30 минут нь амраасны дараа хайрлын тавыг халгаж агаад тосоо хийж агаад нахаа хараад явчихна. За тэгээд нэгтлийн маш сайн хайрж агаад за эргүүлээд нөгөө талын сайтар хайраад явчихна. За таян тагалж агаад харчихна. За тэгээд сайтар хайраад тэгэхээр нь сонгон гайчин. За хайрлын тавг жоохон жижигдсэн учраас том хайрлын тавглууга хийсэн. За тэгээд байцаа эднэр сайн игээд тагалж аваад нэг 10 минут чанагдсны дараа за сайтар утгаад за гочужан сой сос хоолны арх мэрийн за бабанеро халуунгаа хийгээд за энд сайтар утгаа авчнаа. За тагийн таглаад чангал дээр 15 минут буцалгана. За үүний дараа моцарелла бислэг 100-аас 150 г хийгээд за дээрэс нь хуудсан бислэг 3-4 шиг хийн. За тэгээд тагийн таглаад ойролцоогоор нэг 10 минут дунд алтаар буцалгачна. За тэгээд нэгэд харах юм бол бислэг маань гоё хайлаад үнэхээр гоё болсон байна. За амтлаад үзье. За бислэгтэй таккалбийнхаа амт яг дахианыгаа амт нь ингэж бус ногоо эднэртэй чингээ тэгээд халуун ногоо нь үнэхээр гоё таарсан. Тэгээд бислэгтэй маш гоё зөгцөж байна. Та бүхэн бас тушаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяртай.